хамгийн том бэлэг бол мэдээж мөнх ам байна шүү дээ. Бурханаас ирсэн бэлэг буй тэр мөнх ам байна. Энэ мөнх ам нь бэлэг шагнал хоёр маш том ялгаатай. Шагнал гэхээр бид нар сая нөгөө Библийн тэмцээн болсон шүү дээ. Тэгээд хамгийн зөв хариулаад хамгийн их алдаа баг гаргасан нь шагнуулаад бэлэг авч байгаа шүү дээ. Гэхдээ тэнцээ шагнал биш хүн болгон бэлэгтэй гэсэн бол тэр тэмцээнд орж байгаа хүмүүстэй зөв хариулсан ч бай, буруу хариулсан ч бай бүгдээрээ тэр өрөөнд багтаа бэлэг авна шүү дээ. Тэгэхээр маш том ялгаатай. Тэгэхээр яг Бурханаас ирсэн энэ бэлэг нь мөнх ам нь болохоор бид нар мөнх амийг энэ авралыг бид нар хэрхэн олж авдаг вэ гэх юм бол бид нар өөрсдийнхөө хүч хөдөлмөрийнх нь тэр үр шимэн ч юм уу тэр нь ерөөсөө биш. Алдаа дутагдал баг гаргасныхаа хариуд нь авж байгаа тийм зүйл биш. Эсвэл насаараа буян хураасныхаа эцэст олж авж байгаа ч зүйл биш. Энэ нь ердөөл бэлэг. Бэлэг бол шагнал биш. Бид нар бэлэг авахдаа хизээж төлбөр төлдөггүй. Бэлэг авахдаа мөнгөний өгчсэн хүн байна уу? Байна гэсэн үү? Тэгвэл тэр бэлэг биш шүү. Таныг хуурсан байна. Бид нар бэлэг авахдаа хизээж мөнгөний төлдөггүй те. Бид нар ихэнхдээ бэлэг авахдаа яг хэдээр авсныг сайн мэддэггүй шүү дээ те. Тэгэхээр бид нар бэлэг авахдаа хизээж төлбөр төлдөггүй. Тэгэхээр авж байгаа хүнд нь тэр бэлэг нь үнэгүй ирдэг байгаа. Авж байгаа хүнд нь. Авж байгаа хүнд нь үнэгүй болохоор тэр бэлэг нь үн цэнэгүй гэсэн үг биш. Тэр бэлэг нь маш үнэтэй бэлэг бас байж болно те. Энийг хэн төлж гэнэ гэх юм бол өгж байгаа хүн нь тэр бэлгийг төлдөг байгаа. Тэгэхээр энэ мөнх ам болох Бурхны биднэрт өгсөн бэлгнийх нь үнэн нь хэр их байсан бэ? Маш их байсан. Энэ нь түүний цорын ганц хүүгийнх нь ам байсан. Есүсийн ам. Есүсийн загалмай дээр урсгасан цус нь тэр бэлэгний төлбөр нь байсан, үнэн байсан. Исая номын 53-ын 5-6 дээр гэвч тэр энэ Есүсийг иш үзүүлж байгаа. Гэвч тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гмийн төлөө бяцарчээ, бидний амар амгалангийн төлөө түүн дээр гисгэлт бууж, түүний шарахаар бид эдгэрсэн. Бид бүгдээрээ хонь мэд төрж, хүн бүр өөрийн замаар явав. Харин эзэн бидний гмийг бүгдийг нь түүнд тохов. Бидний гмийг бүгдийг нь түүн дээр тогсон. Тэгээ Есүс түүн дээр гисгэлт бууж ирж яхад амаа нэгээгүй хоньтой адил гэсэн байгаа тийм их хайртай учраас Есүс төвчээртэйгээр загалмаа руу алхсан байгаа биднэрт хайртай учраас. Тэр энэхүү бэлгийг хэрхэн авах вэ? Хүн болгон энэ бэлгийг аваад хүн болгон мөнх амьтай өгснийхаа дараа тэр мөнх амийг авах уу? Мэдээж үгүй. Энэ бэлэг нь хүн болгонд нээлттэй. Өнөө өглөө нар мандсан шүү дээ, тэ. Их сайхан нарлаг гоё өдрөө. Тэр нар мандахад яг зарим хүн дээр нь яг энэ хавьд амьдарч байгаа хүмүүс тэ. Зарим хүн дээр нь нар мандаагүй тэ. Хэм гэдгээс үл шалтгаалan бүх хүн дээр тэр нар мандсан байгаа. Тэгэхээр яг Бурхны тэр нэгүсэл буюу тэр мөнх аймын энэ бэлгэнтэй хүн болгонд нээлттэй. Хэнийг хинч авч болно. Гэхдээ хүн болгон авдаггүй. Яагаад гэвэл хүн болгон итгэдэггүй. Сайн мэдээ гэдэг нь шүү дээ. Сайн зөвлөгөө биш. Бид нар энэ дэлхийд өндөр маш их зөвлөгөө байгаа бидний амьдрал ирж байгаа. Facebook-ээр те. Бүр янз бүрийн зөвлөгөө байгаа. Зарим нь бүр инээдтэй те. Өглөө босонгуудаа шууд тэрийг би амар сонсч ирсэн. Тэгээ надад амар таалагддаг байхгүй. Яг л өглөө босонгуудаа энэ хүссэн юм ууж иддэг болохоор тэр юм магадгүй. Тэгэл манай ээж хэлдэг. Өглөө босонгуудаа шууд битээ кофе уу. Зөгийн болтой босоо гэж тэгдээ. Тэр чинь сүүлд бас ярьжсэн чи ээж өглөө босонгуудаа шууд битээ банаа ид сайн биш гэсэн. Банаа ч уг сайн биш те. Тэгвэл өглөө босонгуудаа хитрхийх ууж болохгүй гээл те. Тэгтээ өнөөдөр ингээл бид нэг амжилттай болох гээл маш их зөвлөгөө, сошиалор дүүрэн, номууд дүүрэн те зөвлөгөө бол бидний амьдралд хангалттай байгаа. Гэхдээ бид нар
зөвлөгөөний дагуу амьдрал бүх юм төгс болцдог байсан бол бүгдээрээ тэгэл энэ ч төгс хүмүүс сууж штэ тий. Гэхдээ бид нар зөвлөгөөг нь мэдсээр хэрнээ өөрчилж чадахгүй штэ тий. Бид нар бүгдээрээ инх ёстой гэдгийг нь мэдсээр хэрнээ бид нар хийж чадахгүй штэ тий. Тийм болохоор Бурхны төлөвлөгөө шал өөр байсан. Чи ингэх ёстой тэгэх юм бол энэ бэлгийг авна гэж юусоо хэлээгүй. Зүгээр л чамд өгсөн яад гэвэл чи угаасаа хийж чадахгүй. Ямар ч боломж байхгүй. Тэр байг чи хизээж онч чадахгүй. Яаж хичээгээд хэдэн жилч бэлтгэл хийгээд тэр байг чи хизээж онч чадахгүй гэдэгтэй адилхан. Яад гэвэл Бурхан тийм ариун. Учираас бидний нэг жижигхэн гим нүгэл хүртэлтэй Бурханаас тусгаарлах том шалтгаан болж байдаг байгаа. Гэхдээ энэ бэлгийг бид нар хэрхэн авдаг гэх юм бол итгэлээр. Хүн бид нар мэдээ үзнэ шүү дээ. Мэдээ үзэхээр бид нар за зургатаа асаалаа. Sorry пастор англи хожигдчихсан тий. Зургатаа асаалаа тий. Евро 2020 Итали Англиг хожив гэх мэдээ гарч штэ тий. Тийм мэдээ гарч байгаа гэж бодъё. Тэгэхэд тий энэ болохоор ерөөсөө зөвлөгөө биш тий. Зөвлөгөө байсан бол бид нар би ингэх ёстой юм байна. Одоо ингэх тийх ёстой юм байна гэж ойлгоно штэ тий. Энэ болохоор мэдээ. Сайн мэдээ гэдэг агийн ягаад сайн мэдээ гэж нэрлэж байгаагийн маш том шалтгаан байгаа. Яа тэгвэл энэ сайн зөвлөгөө биш сайн мэдээ учраас мэдээнд бид нар сонсоод итгэн эсвэл итгэхгүй хоёр л сонголт байгаа. Хэрэгжүүлнэ хэрэгжүүлэхгүй гэсэн үг биш. Бид нар хөдөлмөрлөн хөдөлмөрлөхгүй гэсэн үг биш. Ямар нэгэн өөрчлөлт амьдралдаа гаргана гарахгүй гэсэн үг биш. Энэ бол ердөө итгэлийн асуудал байгаа. Ийм юм болсон байна. 2000 жилийн өмнө Есүс таны төлөө таны гим нүглийг өөр дөрөө үүрээ загламж тодлуулсад өгсөн юм байна. Энэ нь Бурхны өгсөн бэлэг юм байна. Энийг та итгэлээрээ хүлээж авна уу үгүй юу гэдэг нь таны сонголт. Тэгэхээр бид нарт ингээд та өөрийгөө та итгэгч мөн үү? Яг Христ итгэлтэй хүн мөн үү гэж асуунгууд бид нар хичээж л явна гэж зарим нь хэлдэг те. Сайн мэдээ сонсох хүн ямар ч утгагүй хичээж явна гэдэг юу гэсэн үг юм? Эсвэл би тэгж найдаж байна те. Найдаж байгаа гэдэг нь юу гэсэн үг юм? Чи тэр мэдээ сонссон юм уу сонсоогүй юм уу? Аль нэг л байгаа шүү дээ те. Эсвэл мэдээж би итгэгч гэж амар өнгөрөө хэлж байгаа бас нэг нь үнэ те. Тэр нь болохоор бас жоохон буруу юм шиг. Яад гэвэл харин бидний хандлага те ямар азар харин энэ сайн мэдээг сонсоод би итгэгч болсон юм бэ? Итгэгч болсон юм бэ? Христчэн болсон юм бэ те? Ямар азар. Яад гэвэл би тийм те нохоотой адилхан тийм одоо Бурхны нэгүслийг авах зохисгүй гим нүгэлтэн байсан. Гэхдээ надаас ямар ч юм шаардахгүйгээр Бурхан надад мөнх амьыг өгсөн. Тэр мөнх амьыг өгөхдөө тэр төлбөр нь тийм их байсан. Тэгээ зөвхөн тэр алдрын титмийг авах зохистой байсан нэгний харин загламаа дээр цоглоод тэгээд тэр нь надад шилжиж ирсэн. Гэтэ энэ сайн мэдээ. Тэгэхээр итгэлийн ахын дүүсээ өнөөдрөөс анхудаа сонсож байгаа хүмүүс ах бол та бүхэн тий Христ итгэл гэдэг бол ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн ямар ч хууль журам биш. Хууль дүрм, журам. Бид нэр аль хэдийн хийж чадахгүй гэдгийг Есүс тодоос тод харуулсан байж тээ тий. Бид нэр аль хэдийн түрүүнд бүлээн зөвшөөрсөн хэдхэн хоногийн өмнө бид нар бодлороо ч юм уу, үгээрээ ч юм уу, үйлсээрээ, амаараа тий бид нар нүгэл үйлсэн гэдэг. Бид нар хичээгээд хизээч өөрчлөгдөж чадахгүй. Харин Есүстэд итгэснээр бид нар тэр ариун сүнсийг авч Есүстэй нэгдэж нэг хүн болж бид нар тэр жинхэнэ өөрчлөлтийг тэр шинэ амийг мөнхийн амийг бид нар авах боломжтой. Ром 6-гийн 13-аас 14 дээр биеийнхээ эрхтнүүдийг зөв бусын зэвсэг болгон нүгэл бүү өрөг харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгохсод мэт мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвхт байдлын зэвсэг болгон Бурханд өрөг. Учир нь та нар хуулийн дор байгаа бус харин нэгүслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй. Учир нь та нар хуулийн дор байгаа бус нэгүслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй. Нүгэл биднийг захирахгүй. Тэр хүч нь аль хэдийн алдагдсан. Яг гэвэл Есүс 3 хоногийн дараа загламаа цоглосон дараа дахин амьлж нүгэл ба үхлийг ялан дийлсэн. Аль хэдийн ялан дийлсэн. Тэгэхээр эцэст нь та бүхэндээ хэлэхэд итгэгч хүмүүс бид нар
нэг амьдралын хэм маяг гэдэг зүйл байна шүү дээ. Хүн болгоно нэг лайфстайл гэж нэрлэж байгаа тийм лайфстайл амьдралын хэм маяг. Янз бүрийн хэм маягтай хүмүүс байж болно тийм. Кофе уудаг, 7 хоногт 3 удаа дасгал хийдэг ч юм уу тийм. Гэтэ итгэгч хүмүүс энэ ч сууж байгаа итгэгч хүмүүс бидний хувьд нэг түгээмэл хийх ёстой хэм маяг байх ёстой. Тэр нь юу гэх юм бол гэмшил. Амен. Яг итгэх үедээ яг Есүсийг хүлээж авах залбирал хийгээл гэмшээл уйлал нэг удаа хийдэг зүйл биш. Гэмшил гэдэг бол нэг удаагийн хийх зүйл биш. Гэмшил гэдэг бол бидний амьдралынхаа туршид хийх ёстой бидний хэв маяг байх ёстой. Гэмшиж байгаа цагт биднэрт найдвар байгаа. Найдвар байгаа. Тэгэхээр бүгдээрээ гэмшлийг те бас гэдэг чинь зуны камбар ч юм уу нэгдсэн цуглаанаар ч юм уу жилд нэг 2 3 удаа л хийдэг зүйл гэж юусэн харж бас болохгүй. Та хамгийн сүүлд хизээ гэмшсэн бэ? Тэг бүгдээрээ бодцгоё те. Тэг бид нар бүгдээрээ Бурхны тэр стандартад хүрч чадахгүй. Гэхдээ Бурхан биднэрт тэр шин ариун сүнсийг өгөөд биднэрт тэр өөрчлөх хүчийг өгсөн. Тэр хүчийг өгсөн хэрнээ бид нар бас алдаал бүдрээл унаал явж байгаа. Тэгэхээр Бурхан шууд за бэлгээ булааж авлаа гэж хизээч хэлэхгүй. Тэгээ энэ бэлэг нь бол аль хэдийнэ өгөгдчихсэн. Гарын үсэг зурчихсан те. Есүсийн цусаар. Харин Бурхан гэмшээл над дээр хурж ир. Бүдэрсэн ч гэсэн зүгээр над дээр хурж ир. Үннээ хэл гэмш хин нэгнийг гомдоосон бол тэр хүн дээрээ очиод тэр хүн дээрээ очиод уушлахгүй. Одоо өргөлийн цагт бид нар орох байгаа те. Яг өргөл өгөхийн өмнөх нь та хин нэгнийг бүдрүүлсэн ч юм уу хин нэгнийг гомдоосон бол тэрийг ерөөсөй шийдэж яваагүй байгаа бол те. Есүс хэлсэн байдаг. Өргөлөө өгөхөөс өмнө эхлээд тэр ах トゥ удаа очиж эвлэр уушлахгүй. Тэгэхээр гэмшсэн зүйлсэлтэй биднэрт найдвар байдаг байгаа. Бурхан бардам хүнийг эсэргүүцэж дарууд нэгүсэл өгдөг. Бид нэр гэмшихгүй хитрхийх бардам яваад байна. Та бүхэн бүгдээс бодоорой. Амен. Хамтдаа залбираад дуусгацгаая. Бурхан аваа танд талархыг энэ цагийнхаа төлөө. Тэгэд эзэн минь бид нар бүгдээрээ энэ ч сууж байгаа бүх хүмүүс энэ дээр зогсож байгаа би ч гэсэн эзэн минь гэм нүгэлтэй. Бидний заримын гэм нүгэл илт харагддаг бол заримынх нь далдлагсан байдаг. Гаднаа зөвхт мэд харагдаж байгаа боловч дотроо бузар муу бодлуудаар дүүр тэм өдрүүд бас биднэрт байдаг. Тэгээ эзэн минь таны хуулийн дээр хэлсэн нүглийн төлөөс нь үхэл гэсэн эзэн минь бид нар мөнхийн тэр үхлийг авах зохистой байсан хүмүүс билээ. Гэхдээ эзэн минь та биднэрт өөрийн нэгүслээ харуулж та тэр эзэн Есүс доторх тэр мөнх амийг бэлэг болгож бидэнд өгсөн. Ямар ч болцол тавихгүйгээр тэр бэлгийг эзэн та биднэрт харангүйгээр өгсөн. Эзэн минь энэ бэлгийг бид нар итгэлээр л олж авдаг байгаа. Тэгэд эзэн минь та өөрөө хэлсэн байдаг таны үгэнд итгэл нь сонсох нь Христийн үгнээс гэж. Тэгэд эзэн минь өнөөдөр бас анх удаага Христийн үг таны үгийг сонсож байгаа хэн нэг энэ дунд байгаа бол эзэн та гэмшилд авчрах та тэр хүний зүсгэлт нь хүрээрээ. Тэгэд эзэн минь хэдийгээр бид нар итгэж гэж байгаа ч гэсэн үнэхээр танаас хол таныг амьдралынхаа эзэн биш болгож өөрийнхөө эзэн болж амьдарч байгаа тийм таны эсрэг амьдарч байгаа тийм амьдралын хэм маягтай хэн нэгэн бидний дунд байгаа бол эзэн та биднийг бас гэмшилд авчраач эзэн минь. Гэмшил байгаа цагт найдвар байгаа. Эзэн минь бидний хатуурсан бас ямар нэгэн бардам зүрсгэл байгаа бол эзэн та даруусгаж та зөөлөж өгөөрэй. Ариун сүнсээ та ажиллаа хийгээрэй. Эзэн минь баярлалаа. Мөнхийн ямиг бидний энэ амьдралдаа олж авч болох хамгийн том бэлэг, хамгийн том эрдэнэс
эзэн танаас л ирдэг үлээ, танаас л ирсэн билээ эзэн. Тэгээ энийг үргэлж, үнэлж, дурсан санаж, сайн мэдээг эзэн минь ээ. Зөвхөн шинэ хүмүүст биш, харин өдөр болгон биднэрт хэрэгтэй гэсэн хандлагатайгаар амьдрахад эзэн та туслаарай. Эзэн танд алдрыг өргөе. Иесусийн нэрээр залбирлаа.